За юу яцхан манайхаа өнөөдөр хийдүүлээ. Ажил хийдэггүй халамжийн мөнгөөр амьдардаг айлыг хэрхэн баян айлын цэвэр чимэгтэй өөрчилж байгаа талаар ангиг үзэх болно. Fucking arse. Think about your mum. Look, she's licking her fucking arse. Go lick her arse. За ингээд нэвтрүүлэг рүү орцгоё. Энэ бол Петрийн өмнөд арал дээр байрлах хайхтар тансаг байшинда эхнэр Мелиса болон 13 настай хүү Давид нарын хамт амьдардаг. Уусаа харахад л ойлгомжтойсэн бах манай хоёр хос баггүй насны зөрүүтэй эхнэр нь 28-тай, нөхөр нь 45 настай. Энэ хоёр 4 жилийн өмнө гэрэлсэн гинэ. Нөхөр нь гэр орондоо бүх зүйлийг яг байранд нь байлгах дуртай бараг тийм төгсөөр өвчлсөн хүн байхгүй юу? Эхнэрийнх нь бодлоор энэ гэрэнд орд хаш тайз юм бах уу. Тэгэд гэрийнхаа хамгийн дуртай хэсэг нь хувцсны өрөө. Тэр өрөөндөө хувцас өнгөөр нь гэх юм уу тийм брэндэр нь гэх юм уу ямар ч амар лагаар ялгаа тавьсан байдаг. Тэгснээ бүр болоогүй гутал олгондоо завцуулж өөрөх ижил сөнхтэй жааш. Мөн гэрээ эзэгтэй Мелиса маань төгс төгөлдөр тэмүүлэгч нөхрийн төгс төгөлдөр эхнэр байхыг хичээдэг залуу эмэгтэй гэж шүү. I don't want anybody to ever come into my house and open a cupboard and see anything, dust or anything in there. It's just not me. Нөхрөө бараг л хаа итэ үзээд орж ирэхэд нь гэрийнхаа бүх юмыг амжуулсан байдаг. Мелисагийн нөхөр Петрийн хувьд эхнэр нь хүүхдээ өсгөөд хажуугаар нь нөхрөө ч бас халамжлах үүрэгтэй. That's my belief when it comes to a wife. Петр өөрөө ачаа тээврийн бизнес эрхэлдэг бас болоогүй бизнес нь ч чамгүй амжилттай яваа нэгэн. Тийм ч учраас тэр шаргуу хөлмөрлөөж гэр бүлийнхэндээ сайхан байшин, эд хөрөнгө ер нь л тийм сайхан бүхнийг бүтээхийг зорддог. Ажлынхаа хажуугаар хүүдээ ч бас цаг гаргана. Харин Мелиса бол энэ үед зүгээр гэрээ цэвэрлсээр л байж байдаг. Бараг л гэрийнхээ бүтэн цагийн үйлчлэгч. Цэвэрлэгэнд өдөр 3-8 цагийг зарцуулна. Тэгээд цаашлаад их цэвэрлэгээ хийдэг гэж байгаа байхгүй юу? Бүр болоогүй. Гэр нь цэвэрхэн лээвэл өөрийн гэсэн хүүхэдтэй байх нь бол нэг хамаагүй. Ер нь бол хүүхэдгүй байхыг илүүд үздэг. Яагаад гэхээр хүүхэдтэй олчвол хүүхэд нь цэвэрлсэн гэрээг нь буулгана. Яг буулгана л та хүүхэд юм чинь тэгтэл энэ бодлоос арай амар. My house is chaotic. Энэ бол Брейбургийн гэр бүл гэрлээд 16 жил болж байгаа 4-өөс 14 насны 5 хүүхэдтэй айлна. Хүүхдүүдтэй танилцсан 14 настай Челси, 12 настай Айса, 10 настай Никита болон 5 настай Брэндон. Хамгийн бага хүүхэд 4 настай Эбоны нар байна. Нөгөө Мелисагийн өсөлтөө төрлийн амьдрал бол энэ бүр яг буцалж байгаа байхгүй юу? Манай хоёр бүхэл бүтэн 5 хүүхэдтэй ч хоёулаа ажил хийдэггүй. Гэртээ суугаад хүүхдүүдээ л харах нь зөв гэж үздэг хосууд. Ажиллахаасаа илүү хүүхдүүдтэй бүх үед нь анхаарад халамжлах нь чухал юм гинэ. Яг нь нөгөө айлаа бодвол Дэби Паул хоёрын онцлог нь гэрийнхээ ажлыг хувааж хийнэ. За тэгээд ажил хийдэггүй орлогогүй хүмүүс чинь хүүхдүүдээ яаж тэжээдэм болоо гэсэн чинь тэтгэмжээр тэжээдэг гэж байгаа байхгүй юу? Эдний нөгөө том өсвөр насны охин нь бүр арга ядаад ээж аваагаа ажил олж хийгээч гэж хэлсэн ч нөгөө хоёр нь бол та эдийг харж байгаа болохоор ажил олдохгүй байж тээ ухааны имээрээ сууж идэг. Ийм олвол болохоор тэр юм уу эдний гэр нь бол дандаа эмх замраагүй байдаг. Тэгээ өөртөө болохоор манайх эмх замраагүй айлч гэлээ аз жаргалаар бол дүүр ингэж боддог. За ингээд тэнгэр газар шиг хоёр өөр гэр бүлийн эзэгтэй нар маань солигдох гээд авч явах юмудаа бэлдэж байна. Шинэ гэрийнхэнтэйгээ танилцахаас өмнө эхлээд шинэ гэртэйгээ танилцах дүрмийн дагуу ямар ч тач гэрлөөгөө орноо. Айхтар тансаг гэрээс ирсэн Мелиса шинэ гэртээ дөнгөж орж ирээд шок. Яг үүдэнд нь хүүхдүүдийн малгай байгаа байхгүй. Тэгэл тоолол 5 хүүхэдтэй юм уу гэх нэг тийм итгэж ядсан байдалтай. Цаашлаад гэрээг нэгсэг ажигласнаа. Эднийх гэрээ хамгийн сүүлд хизээс ивэрлсэн бол тэг бүр гэртээ нохоодгоо амьдард юм уу гэл. Мань хүн ер нь бол амтан жоохон дургуйлхан гэж байгаа байхгүй юу. Эсрэг тал Дэби нөгөө гой галт тоогоо хараад баярлал. Хөөе би ийм гой галт тоогоо амьдралдаа эзээч харж байгаагүй юм байна. Уулга алтаал галт тоогоо бүр наривчлан танилцсан өө. Ядж хахад ширхэгч тоосгүй амар цэвэрхэн амжаа. Хүүхдийн өгөрөөнч хүүхдийг гэхээргүй эмэгцэгтэй. Дараагийн үе шатын дагуу нэгэндээ үлдээсэн тэмдэглэлүүдээ уншицгаана. Шал өөр ертөнц, шал өөр дүрмүүд байх нь угаасаа ойлгомжтой. Нэг нь нөхрийгөө хаа өөрийгөө гүнж гэж боддог, нөхрөө хүндэлдэг эмэгтэй бол нөгөөх нь 5 хүүхэдтэй ажил хийдэггүй, гэрээ ажиллаа нөхөртөөгөө яг таг хувааж хийдэг хүн байгаа. За ингээд шинэ гэрийнх нь орж ирлээ. Тэгсэн Петр амар хөрхэн юм Дэбитэй уулзахдаа цэцэг авчирсан байгаа. Би ингээд цэцэг өгчээсэн анги одоохондоо хараагүй болохоор надад лав
хөөрхөн санагдсан. Нөгөө талд Мелиса бас шинэ гэрийнхэн дагаа танилцж байгаа нь харагдан ядж хахад нохооноос найгаад жохон тэм тухгүй л байгаа. Хинхэнийхээ гэр бүлийн гишүүдтэй танилцсны дараагаар хоёр эзэгтэй маань оройн хоол их ажилдаа орно. Деби нэг л уучраа олохгүй тэрүүхэн тэндээ будалж байгаа нь харагдан. Тэгэл хоол эзний дараа Паул Мелисад одоо аягаа нэг хугаах шаардлагагүй дээ. Тэгээ орчихгүй юу? Тэгсэн чинь нөгөө цэвэрчин дэнсэн Мелиса яаж дэвчхөө? Цэмбийт л нугаа тавьчих чаа. Харин нөгөө тал Деби ганцаараа өглөөл гал тоогоо цэвэрлж байгаа. Ер нь бол бүгд идчихэд харин цэвэрлэгийн дээр мань хүн ганцаараа үлдчихэж байгаадаа л дургуулхийд байгаа. Дебигийн цэвэрлэгээ Петрт ерөөсөө таалагдахгүй. Энд нэг тоос, энд нэг үсэн гэл өөрөө хийхгүй байж хүний хийсэн юм ч амар шалгадیں۔ Гэхдээ Деби ч гэсэн тэгээ нэг хийсэн бол нэг үсээ хийчихгүй. За тэгээд Мелисагийн хуваарийн давуу Деби нүүр амаа будаал гой болол гэрээ цэвэрлж байгаа. Ер нь бол Мелиса гэртээ ч гэсэн айгүй гой байх гэж үздэг эмэгтэй юм шиг байгаа. Ядчихад Деби өөрөө амар ганган за тэр хуруунд наа бүчнүүдийг л харж байгаа. Ер нь бол ингэж гэрээ үйлчлэгч байгаа нь Дебид ерөөсөө таалагдахгүй. Гэхдээ Дебигийн байгаа байдал ч гэсэн Петрт таалагдахгүй. Тэгснээ бүр Дебигийн илүүдэлчин шүүмжилж ярьж мараал амар илүү хөвгтэй энэ Петр. Гэл хоёр тал нэгнээ муулж ийсэн аа. Би нэг харахаараа нэг амар инээж минийгээл. Нөгөө хүүхдүүдтэйгээ л байх дуртай Паул маань аягаа гээл сугаасан болоод өглөөр дөрхиод гараа явчихдаг. Энэ одоо тэгээ нэг ажилтай юм шиг хаашааж явж байгаа. Энэ хооронд Мелиса хүүхдүүдээ харах, дээрээс нь гэрээ ажлаа амжуулах хэрэгтэй болдог. Угаасаа эмх замраагүй байдлыг төвчж чадахгүй болохоор хүүхдүүдийг том ихчд нь харуулад өөрөөсөө гэрээ цэвэрлж өгдөг. Гиснээс хүүхдүүдийг яг үнэндээ том охин нь л хардаг байсан байгаа. Челси дуунартаа хоолыг нүг хувцлаа ханхаарал халамж тавих гээд баг бүгдийг хийдэг байл яах вэ? Ээж аа хоёр нь хүүхдүүдээ харна гэд ууг нь ажил хийхгүй байгаа зү. Мелиса гайхал эдний аав ээжийн оролцоо яг хаана байдгийг би бол мэдэхгүй байна гэд. Нөгөө талд Деби сайн ихтрийн хуваар гэрээ ажлаа хийж дуусгачаад Петрийн ажил туслах үүргээ биелүүлэхээр ирдэг. Тэг Петр Дебид хэлж байгаа эдгээрийг маш сайн хийх ёстой 100%. 95 биш 96 биш 100% сайн хийн шүү. Энэ ажлыг харин мань хүн бол харьцангуй гайгүй хийчин. Тэгээ ажлын дараа Деби угаах хувцас авахдаа Петрийн хүү Давидтай яриа өрнүүлж гэл баахан хөгжмийн талаар ярих гэсэн ч нэг л болж өгдөггүй. Угаасаа энэ гэр бүлийг чимээгүй бөгөөд ер нь л хүн бүр дор өөрөө өөрсдийнхөө хувь юм хийгээл байж байгаа байхгүй юу? Энэ адил нь байгаль хоорондоо шуугилдчихэдэг орчноос ирсэн Дебид эвгүй байх нь ойлгомжтой. Мелиса тэнд нохоон баа сэдэр цэвэрлсэн ёстой гэж үзэж байна. Дээрээс нь 5 хүүхдийн чимээнд толгой нүгдвэл за тэгэл Паул чи хүүхдүүдээ өөрөө харахгүй надаар л харуулад байна энэ гэсэн чинь нөгөө Паул ч уурлал өөрийгөө өмөрөөд үг газар гээхгүй хэрэлддэг. Тэгэл энэ хоёр чинь нилээн маргаад авна. За угаасаа л Мелисад эдний бохор дуухан гэр нохоотойгоо хамтдаа утгалдаж амьдардаг нь ерөөсөө таалагдахгүй. Дээрээс нь хоолоо хийхдээ ч гараа угаахтаа ч ялгаагүй яг нэг угаалтуур ашигладаг нь бүр амар заваан санагдаад хамт хоолж иддэггүй. Ингээд хоёр дахь өдөр эхэлнэ. Паул өглөөний цайны дараа өөртөө цаг гарганы тэргээл баахан олон юм ярьснаа гараа явчихдаг. Пив мион гэж аахгүй юу. Мелиса мэдээж бөөн уур. Тэгснээ Мелиса бодлоо хэлж байгаа. Паул эр хүн шиг эр хүн байж чадахгүй байна. Татвар төлөгчдийн мөнгнөөс тэтгэмж авч амьдарч ийж тэр мөнгөөрөө ингэж өөрийгөө зугаацуулж явчихсан. Буруу гэл. Нөгөө тал Петр Дебид бүр лекц уншсан байж идэг. Яасан гэсэн чинь Лили цэцэгний тоосон цэрэн буудан дээр нуунаад толгой тогтсон юм байна л да. Йоо энэ ч гэсэн амар аюултай шүү дээ. Энийг харж байхгүй яасан ингээл. За тэгээ болоогүй Деби угаалга хийчээд орд ирний даваануудыг хийхдээ хооронд нь солиод хийсэн юм байна л да. Нөгөө Петр чинь дахиад бөөн стресс. Чи хооронд нь солилцсон байна. Дэрийг буруу байрлалд тавьсан байна. Ингиж тавих байсан. Чи ингээд тавьчих гэл. Ядчихаат нь бүр амар өглөө. Ер нь тэгэл энэ гэрт амар удаан амьдэрсэн байгаа шоронд нь хольж салгыг алиг тэр гэхвүтэй. Энэ их хөглөл дарамтын эцэст Деби нөхөрлөгөө ямаар байна, хүүхдүүд дээр очимоор байна, би хармаар байна гэл уйлчихна. I need to go home. I need to see my kids and I need to see my husband. Орой алсан ч Деби цэвэрлэгээ бас хийж лээдэг. 24/7 хийх гээд амаа хайшин.
Тэгэл нэлээд зөвхөрсөн байдалтай Петрээс танай эхнэр чи ингэж цэвэрлдэг байсан юм уу гэсэн чи Петр. Тий, цэвэрлэгээ дуусгах ижил дуусна. Заримдаа шөнийн 12, заримдаа 1 гэж дуустдаг. Гэснээр бүр амар багталтай инээж минийгээ за. Over away till 12, 1 o'clock in the morning. If she's got to do it, she's got to do it. If she finds that it has to be done, then she'll do it. Okay then. Ёо энэ Паулынх өөртөө яа гэж ядж яхад амар олон амтантай за амар олон жашин. Гэтэ нохоон дээрээ нэмээд туулаатай. Тэгээ тэр туулааных нь өөрийг мэдээж Мелиса цэвэрлэж байгаа. Тэгээ галт тогоонд хоол идэхээс сэжиг нүрээдсэн болохоор бүр сүултээ арга ядаад дэсвэлгүй зад цэвэрлэгээ хийхээр болж байгаа. Ингээд Элиза Паул хоёрын хооронд ээлжид хэрүүл эхэлнэ. Мелиса юу нэлээ хороо хөхтэй. Гэтэл үний ярьдаг за. Паул ч өөдөөс нь мөчигөө өгөхгүй өөрийгөө өмөөрөөл хэрэлдээл Мелиса эдний гэрээс нохооных нь өнөр үнэртдэг. Хаасайгүй унсан үснээд галт тоогооч бол бүр амар заваа. Танаа гэр бол угаасаа заваа. Сэжин штэ. Телевиз үзэх цаг цав бэж яахлаар энэ заваа галт тоогооч ядаж цэвэрлж чаддгүй гэл. За тэгэд нэмээд нь штэ. Чи халамж авч бусдын Германаас гарч байгаа мөнгөөр тижээлгэж ийж ажил хийдэггүй. Инээтрэгэл ер нь амар хилтэй. Паул ч өөрийгөө өмөөрч нэлээд хэрэлцээр аваас үлдээ. Тэгээ чаддсан бол өөрөө цэвэрлэхгүй гэж гараа яваад өгдөг. I do not smell. I wear clean clothes every day. It's clean. Your house is not clean. Your house is filthy. It's not Your filthy. house is disgusting. I mean, let's put it You know this the way, best thing for your house? Put a match to it. Your house is Хамгийн хэцүү нь штэ энэ бүх хэрүүлийг хүн хараад сонсоод сууж байгаа байхгүй юу? Эвээ хүүхдүүд л бүр ингэж иймэрхүү юмд амар өртгийн те. Ингэж нэг юм эхнэрүүд өөрсдийн дүрмээр тоглох цаг ирлээ. Гэтэ энэ Мелиса бол үнэхээр цаанаасаа цэвэрч хүн байгаа байхгүй юу? Эднийд нэлээд том цэвэрлэгээ хийгээ байж дээ. Тэгээ бүр болоогүй. Том охин Челси гэрийнхэн бүх ажлыг хийдэг. Тэгээд нэлээд том болцсон учраас дүүнраасаа тусдаа байх хэрэгтэй гэж бодож байна. Гэт тоглоомын өрөөг нь Челсиг өөрөө болгоод тогтчуулаад өгдөг. Ямар ч тач Мелиса гэрийнхэн шин дүрмээ танилцуулдаг. Паул хандаад би эхнэр хүний хувьд гэр орны ажлаа хариуцна. Би чамд ажил олсон болохоор чи тэр ажлыг хийх ёстой. Харин цалингаа надад тушаана. Би чиний надад өгсөн цалингаар ч хүүхдүүдэд тарандаа будаг ном авч өгнө. Бас Лесиг хог нэлж байгаа байхгүй юу? Одооноос гэр дотор биш харин хашаа нанирна. Лесид зориулсан тусдаа өөр барьж өгнө. Челси охинд өөрөө амар таалагднаа. Бүр баярлал уйлж байгаа. Хүүхдүүд Мелисагийн гаргасан дүрмийг даажаад Паул нэлээ уурлаад хаалгаас аваа гараа явчихдаг. Тэгээ дуугаж гараа явчихгүй хойноос нэвсэн жураар харааж барагаал. Fucking arse. Think about your mum. Don't keep licking her fucking arse. Don't lick her arse. Нөгөө тал Дэби өөрийн дүрмээ гаргасан ч за энэ Петр яг яах вэ гэж битүүхэндээ нэлээ танаа зовж байгаа шүү. Тэгээ сүүгийн өрөөг яг хүүхэд амьдэрдэг өрөө болгож тогтчулмаар байгаа гинэ. Дэби шин дүрмөөдөө танилцуулдаг. Цэвэрлэгээний ажлыг Петерт даалгадаг. Тэгсэн Петр өө энэ ч өстө бүтэн өдрийн ажил юм биш үү гэл. Эхнэрээр өдөр шөнөгүй цэвэрлэгээ хийлгэдэг юм биш энэ одоо юу вэ? За тэгээд нэмээд хүү Давидад зориулж төрсөн өдрийн үдшилэг хийх тухайга нэмээд дуртай хүн бүхнээ өөр гэж хэлдэг. Учир нь тэдний гэр үнэхээр чимээ аниргүй байдаг болохоор дуу шуу оруулах гэж ингэж байгаа юм гинэ. Энэ санаа нь харин хүүд нэлээд таалагдж байгаа л дээ. Нэгээл идэг амар хөөрхөн. Ингээд хүүтэй хамтдаа өрөөнийх нь хананд хөөрхөн зурагнууд өлгдөг. Нөгөө талд Паул Мелиса хоёрын ээлжид хэрүүл үргэлжилсээр л байдаг. Ер нь шинэ гаргасан дүрмүүдтэй холбоотой хэрүүл яваад байгаа байхгүй юу? Чи намайг ажил хийлгчээд миний цалин авна гэж юу ярьж байгаа? Хүүхдүүд чи хэрэгтэй юм авчихгүй байгаа зү зургийн хэрэгслийн нэтрээ гэдгсэн чинь юу гсэн гэж. Тэрий чин засгийн газраас аваад өгчтэй ингээл бүр нэг халамжийн сэтгхүй нь бүр ингээд суудсан. За тэгэл энийх онц биш энэ сэдвийн хүрээнд л хэрүүл нь яваад байгаа. Тэгээ эцэст нь Мелиса бүр төвчгүй уурлаад дээш өрөө рүү явчихдаг. За тэгээд юу бодож байгаа талаараа хуваалцсан. Тэдний том охины төлөө л энд тисж байгаа нэмээд Паулийн талаар тэр бүр яг л нэг хүүхчиг сэтгхүйтэй. Тийм болохоор ядаж одооноос ч олов том болж нас намандаа аашилж гэр бүлээ авч явах ёстой гэл. Нөгөө талд Петрийн гэрт орой олны цаг болж байна. Үүний дараагаар галтгоог Петр цэвэрлэхээр бол. Тэгэл манай эхнэр энийг 2 цагийн дотор цэвэрлж бүх хэсгийг гялтгануулдаг. Би өөр нь энэ рекордыг эвднэ гэл ёстой зүлгэж өгөн за. Ер нь Петр ч гэсэн нэлээд шартай дээрээс нь бас хинхэг гараа байхгүй юу? Уугийн Дэбигийн бодлоор энэ их цэвэрлэгээр далимдуулж Петрийг залхааж өөрийг нь ямар ядаргаатай юм хүсдгийг нь ойлгуулна гэж бодсон байгаа байхгүй юу? Даанч нөгөөх нь юу шантрах. Ингиж сайн цэвэрлж ир хэр бортын сална гэл.
Гэрээ амар нямбаа цэвэрлдэг. Шалаа хүртэл угаахтаа бүр мөшгөж ирээл. Эхнэр нөхөр хоёр хойлол ялгаагүй цэвэр цэмцгээр гэрээ нэлээд сайн цэвэрлдэг төрлийн хүмүүс байгаа байхгүй юу? I can see the dust building up, look. Okay, now. I've got to have a word with that lazy bitch of a wife of mine and get her to do. Эцэст нь Паул 10 жилийн дараа ажил хийхээр болдог. Түүний шинэ ажил нь машин угаалгын газар бөгөөд шинэхэн ажил нь түүнд нэлээд таалагддаг. Гэртээ пив уугаал мөрөөдө тоглоом тоглож ирснээс энэ нь хамаагүй дээр байгаа байхгүй юу? Гэтэл ажил хийхгүй 10 жил амьдрна гэдэг чи одоо юу л вэ? Мелиса гэрт хүүхдүүдтэй хамтдаа ширээ тойр цугаад зураг хэтэр зураад нэлээд хөөрхөн байж идэг. Дараа нь хүүхдүүд гадаа гарч нохотойгоо тоглоод нохоогоо эрхлүүлж байгааг нь харагдана. Ажил хийж байгаа Паулаар том охин төдийгүй Мелиса бол маш их бахархаж байгаа бөгөөд ажилласаа ирэхэд нь гоё орой хоол хийсэн цэвэрхэн гэртээ өгддөг. За тэгээ Мелиса Паулд хоолыг нь аягалж өгөөд цай өгөөл яах вэ хөөгээд хөөхөө үйлчлээлээ. Энэ нь Паул таалагдж байгаа ч бас нэг сайн тасааг болохоор эвгүй л ах шиг байна. Гэтэл цаанаа л нэг хүндлүүлсэн мэдрэмж аваад байгаа байхгүй юу? Мелиса энэ талаар ярихдаа эхнэр хүн бол гэртээ хоолоо хийж, гэрээ цэвэрлэж, хувцас угааж нөхрийгөө орой ажиллаас нь ирэхэд нь түүнийг стрессгүй угтах ёстой. Гэртээ тэргүй ажил дээрээ стресссэн байдаг болохоор гэртээ санаа амар байгаастай л гэж би боддог. Би үнийг л нөхөртөө зориулж хийж чадна гэдэг. Нөгөө тал Дебигийн төлөвлөгөөний дагуу Давидын төрсөн өдрийн парти болноо. Хүүгийн найзууд ирээд хамтаа нэлээд хөөрхөн баярлдаг. Хүүч бас амар хөөрхөн нэлээд баяртай байгаа байхгүй юу? Гэхдээ нэг хүн таалагдахгүй байгаа нь бол ойлгомжтой. Петерт бол тэр их замбраагүй байдал угаасаа нэг таалагдахгүй. Дүрм ёсоор партины дараах цэвэрлэгийг өөрөө хийх ёстой болохоор арай л завар болсон байна. Ийм их үүрмэг. Яа ямар их хог вэ? Би ийм нөхцөлөд лав тэсгүй гэл. Өглөөл цэвэрлээд идэгсэн. Мелиса нөгөө тал цэвэрлэгээ хийсээр л бүр сойдогдож ирээл үнэхээр сайн цэвэрлэдэг. Гэхдээ штэ мань хүний бодол надад бол жоохон сонио санагдсан. Мелисагийн бодлоор өөрийгөө тэр гэрт хэдий их цэвэрлэгээ хийж хоол унд бэлтгэж гэрээхэндээ хэр сайн үйлчилж чадна тэр хэмжээгээр өөрийгөө үн цэнтэй гэж үнэлдэг. Бүр болоогүй хэрвээ тэр гэрт Мелисагаас илүү ажилсаг хүн байвал өөрийнх нь байр суурь нь гарах гэж боддог гинэ. Паул цалингаараа хүүхдүүдээ гадуур авч гараад парк дээр тоглуулна. Хүүхдүүд нь ч бөөн баяр. Миний бодлоор Паул ч бас өөрөөрөө бахархаад нэг тийм гоё мэдрэмж авч байгаа хаа. Хоорондоо ч нэлээд хөөргөн татан алсан байгаа энэд. За ингээд эхнэрүүд гэртээ харих өдөр болжээ. Паулын гэрийнхэн Мелисаг маш халуун дулаанаар өдөж өгдөг бол Дебиг Давид хөл гаргаж өгч байгаа нь харагдана. Эхнэр нөхрүүд нэгнээ хараад үнсэлцэж өгөлцөөл бүр бөөн баяр. Гиснээс манай Паул амар хөөрхөн эхнэртэй цэцэг барьсан зогсож идэг за. Ингээд хосоо дөрвөлээ хамтдаа суугаад өнгөрсөнд болсон зүйлс болон сэтгэлдээ хуваалцдаг. Мелиса эхлээд гэртээс өөрчлөлтийн тухай ярьж эхэлдэг. Том охиныг өөрийн гэсэн өрөөдөө болгож ханыг нь ягаанаар будаад шинээр ор хувцсны шүүгээ авсан гэдгийг хэлтэл үүнд нь харин Деби сэтгэл дундуур байгаа юм шиг байгаа. Зөвхөн нэгэнд нь авч өгч болохгүй штэ. Нэгэнд нь авч өгсөн бол бүгдэнд нь авч өгөх ёстой байдаг гэл. Хажуугаас нь Паул ажилд орсон тухайгаа цаашлаад өмнө нь ажилд орчихвол хүүхдүүдтэй цаг гаргаж чадахгүй гэж бодож ийсэн ч энэ нь буруу байсан. Харин ч эсрэгээрээ ажилласаа ирсэн ч хүүхдүүд нь баярлаад хөөрөөд өөрт нь бас баяр хөөр нэмдэг. Энэ өөрчлөлт нь Мелиса нэлээд туссан гэдгийг хэлдэг. Деби харин Мелисагийн дайтай цэвэрлэгээ хийх гэж үнэхээр хичээсэн. Тийм их ирч хүч чиний хаанаас гардгийг гайхсан гэдгийг хуваалцдаг. Бас хүүгийнх нь төрсөн өдрийг тэмдэглэсэн хаяач болов. Цэвэрлэгээ хийхэд төр зогсоогоод хүүтэйгээ ярьж байгаарэ. Thank you for everything. You're very good. You know, you're the best in the world. You know that? За тэгээд солилцооноос хойш Мелиса энэ гэрт дахиад хоёр хүн байхад би энэ гэрт ганцаараа хоол бэлдэж цэвэрлэгээ хийхгүй. Түүний оронд ажиллаа хуваах хэрэгтэй гэж бодох болжээ. Эцэст нь Мелиса өөрийн үн цэнийг харсан уу яасан гэртээ үргэлж цэвэрлэгээ хийж цагийг өнгөрөөхийн оронд өөртөө цаг гаргаж байхаар болдог бөгөөд гэртээ хоёр гэрээ үйлчлэгч авсан байна. Цэвэрлэгээ хийхэд болчвол нөхөр нь түүнд хайргүй болчих юм шиг санагдаад бодогдоод байдаг байсан ч тэр нь тийм биш, нөхөр нь түүнд хайртай гэдгийг мэдрээд их жаргалтай амьдарч байгаа гэж шүү. Харин Деби гэртээ очиод яасан гэж охиныхоо шинхэн өрөөг болиулаад буцаагаад хуужийн хэвэнд нь оруулаад оронд нь орыг нь л үлдээсэн гинэ. Бусад өөрчлөлтүүд бол хിവэрээ. Деби гэртээ ирээд өөрийн мэдлгөө цэвэрлэгээ хийж би юм дутуу цэвэрлээгүй биз гэдэг санаа зовдөг болцсон байдаг. Энд нь нөхөр нас нэг тасч өгөхгүй.
Үгүй өмнө нь ийм байдаггүй байсан хүн чинь гинт ингээл хамаг юмаа цэвэрлээл арчиж зүлгээл хахаар тэгс юм уу яасан. За тэгээд ямар ч тач энэ ангим нь ингээд дуустдаг. Паул Дэби хоёр ажил хийхгүй хүүхдүүдтэй хамт явах нь аз жаргалтай гэж боддог байсан ч гэсэндээ яг үнэндээ тэр байдал нь хүүхдүүдэд нь бүр ингээд дарамт болоод байсан юм шиг надад санагдсан. Тэгээд миний л бодол байж магадгүй ямар ч тач энэ ангим маань юм байла. Бүгдэнд нь баярлалаа. Баяр таа.